Улсын хурлын дэд дарга, улсын хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын 2025 оны 11-р сарын 12-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын их хурлын тухай хуулийн 14-р зүйлийн 14-ийн 1 дэх хэсэг заасны дагуу Улсын их хурлын гишүүн Ж. Батэрднийг улсын их хурлын дэд даргаар сонгосон. Улсын их хурлын гишүүн улсын их хурлын дэд дарга Ж. Батэрдэнд улсын их хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд түүний албан үүргийг гүйцэтгүүлэх асуудлыг шийдвэрлэхээр болсон. Иймд төрийн байгуулалтын байнгын ороо Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45-ын 2 дахь хэсгийг баримтлан Монгол Улсын их хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг 2025 оны 11-р сарын 12-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцлээ. Төрийн байгуулалтын байнгын орооны хуралдаанаар Монгол Улсын их хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг дэмжих талаар ил санал хурааж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн болно. Улсын их хурлын эрхэм гишүүдээ Монгол Улсын их хурлын даргын үүрэг гүйцэтгүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцсэн талаарх төрийн байгуулалтын байнгын орооны санал дүгнэлтийг хэлэлцэн тогтоолын төслийг баталж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарлын тусанд баярлалаа. За, сандаг